Цус орогч ихээр та нарт хамгийн түрүүнд ямар дүр зураг буудаг вэ? Нүсэр том харш дотор олон зууны турш ганцаар амьдарсан Европ стилийн классик цус орогч. Эсвэл бүр эмчээж болно. Миний хувьд 2000-ад оны Van Helsing, Underworld гэх мэт акшн кинонууд цус орогч гэх мангасыг хүүхэд байхад илүү таниулсан. Харин энэ жилийн хамгийн шилдэг кинонуудын нэгд Ryan Coogler найруулагчийн цус орогчтой кино Sinners ямар ч маргаангүйгээр орно. Зөвхөн цус орогчтой аим шиг кино гэлтгүй зохиол, найруулга, зураг авалт, production design, хөгжим, агуулга гээд бүхэл талаараа бараг л төгс бүтээл болсон гэхэд буруудахгүй. Өмнөх Weapons-ийн бичлэг дээр Sinners-ийн талаар тусдаа бичлэгийг хэд хэдэн хүн асуусан байсан. Тиймээс өнөөдрийн бичлэгтээ Sinners кинон дээр өөрийнхөө анзаарсан, сонирхолтой санагдсан зүйл дээр анализ хийцгээе. Тэр тусмаа гол дүрүүд болон соёл, шашин дээр тулгуурлан тайлбарлая. Харин энэхүү бичлэгт бүтэн спойлер багтсан учраас та бүхэн киног үзэж амжаагүй бол үзчихээд эргээд ороод ирээрэй. Ханаас үзэхээ гэвэл мэдээж Univision Look TV дээр монгол орчуулгатай аль бис нэртэйгээр үзэх боломжтой. Тэр тусмаа гэрээхийн хамгийн том дэлгэц зурагт дээр үзхийг зөвлөе. Мөн Sinners-ээс гадна өмнөх бичлэг дээр дурдсан Companion, Final Destination Bloodlines, 28 жилийн дараа Bring Her Back гэх мэт энэ оны хамгийн шилдэг аимшиг кинонууд ч бас орсон байгаа юм байлээ шүү. Bring Her Back-ыг одоогоор Монголд үзэх боломжгүй гэж андуурсан байлаа. За тэгэхэд эдгээрээс гадна дэлхийд даяар гараад удаагүй шинэ кинонууд Univision-ийн box set-д тасралтгүй шинээр нэмэгдэж байгаа ба аимшиг кинонуудаас гадна өөр олон шин шилдэг бүтээлүүдийг ч бас үзэх боломжтой. Яг одоо кино театраар гарч байгаа кинонууд ч бас тун удахгүй Univision-д шинээр нэмэгдэх юм. За тэгэхэд киногоо үзсэн бол бичлэгээ үргэлжлүүлцгээе. Sinners кино зөвхөн аимшигын жанрт хязгаарлах нь өрөөсгөл. My son has felt the call of sin. Энэхүү бүтээлд 1930-ад оны Mississippi дэх цагаачдын амьдрал, олон үндэстний соёл, шашин шүтлэг, Африк болон Ирландын түүх, боолчлол, арьс өнгөөр ялгарлах гээд маш олон сэдвийг хөндөж шингээсэн бүтээл. Тэр дундаа киноны хамгийн чухал зүйл бол blues хөгжим. Blues wasn't forced on us like that religion. No, so we brought this with us from home. Blues нь Африк гаралтай Америкчүүдийн соёлтой салшгүй холбоотой бөгөөд jazz, R&B гээд олон хөгжмийн урсгалын суурь үндэс нь болдог. Бусад хөгжмийн урсгалуудын адил blues нь дотроо олон төрөлтэй. Харин киноны үйл явдал Delta Blues-ийн талаар гардаг. Delta Blues нь энэхүү урсгалын хамгийн эртний төрлүүдийн нэг ба киноны үйл явдал болж буй Mississippi-гээс гаралтай. Blues хөгжмийг ухаад үзвэл кинон дээр гарч буй үйл явдалтай холбогдож болохоор нэг нь домог мэт яриа бий. Хэрэв чи гитарыг төгс тоглож сурахыг хүсвэл дөрвөн салаа зам дээр очих хэрэгтэй. Тэндээ шүн дунд хүртэл хүлээвэл чөтгөр гарч ирэн гитарыг чинь төгс өглөж өгснөөр хүссэн аяа хинээс ч илүү тоглох боломжтой. Харин хариуд нь чөтгөр чиний сүнсийг авна. Энэхүү дүүхэн Delta Blues-ийн хаан гэгддэг Роберт Джонсноос гаралтай бөгөөд тэрээр Mississippi-д байдаг дөрвөн салаа зам дээр чөтгөр сүнсээ худалдаж агуу их авяас чадвар алдар нэрт хүрсэн гэдэг. Түүний Crossroad Blues буюу салаа замын blues гэх алдартай дууч бий. Үүнээс өмнө Роберт Джонсон кинон дээр гардагтай адил juke joint буюу жижиг зингээний газар тоглодог байсан ч огт амжилт олж байгаагүй бөгөөд чөтгөртөө сүнсээ наймаалцсан гитараа хөглүүлснээс хойш хамгийн агуу blues хөгжимчин болсон түүхтэй. Мэдээж энэ юрдө домог мэт яриа хэдийж киноны гол дүр Самитэй нэг толботой. Өөрөөр бол Роберт Джонсноос санаа авч Самигийн дүрийг бүтээсэн. Самигийн туулж буй зүйл нь ч дөрвөн салаа замын домгоос сэтвэлсэн. Тэр киноны эхлэлд гитар тоглож дуулах дуртайж хизээж том алхам хийж амжилтанд хүрээгүй ердөөл номлогч жаал байсан. Харин нэгэн шөнийн явдлын дараа амьдрал нь тэр чигтээ өөрчлөгдөж киноны төгсгөлд бид хөгшин настай Сами алдар нэрт гарсан байхыг хардаг. Хэдийгээр киноны гол дүр нь Smokestack хоёр ч гэлээ киноны гол баатар нь Сами. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгт мэдээж киноны хамгийн том хайлайт, за бараг 20 хэдэн жилийн түүхэндх кино урлагийн хамгийн чухал сцен Самигийн тоглолтоос үүдэлтэй. Нөгөө талаараа Сами киноны үйл явдлын хувьд салаа замын голд зогсдог. Түүний эцэг сүмийн номлогч учраас blues-ыг чөтгөрийн хөгжим хэмээн үздэг. Гэвч Самигийн өсөл мөрөөдөл бол урлаг, тэр дундаа blues. This my little cousin, preacher boy Sammy. Happens to be the finest blues player in all the deal. Түүний үеэлүүд болох Smokestack 2 цингээний газрын нээлтэндээ түүнийг тоглуулахар болсон ч үүний дараа Smoke түүнийг дахиж ирж тоглох хэрэггүй хэлдэг. Харин Remig түүнийг өөртөө нэгтгэж хүснээрээ дуулж хуурдахыг санал болгоно. And I want your songs. And you won't have mine. Тэр нэгэн шөнө бол Самигийн хувьд тал тийш салаалсан, замын гол зогссон шөнө байсан. Магадгүй Smokestack 2 түүнд гитар бэлэглэж цингээний газрын нээлтэнд дуулах боломж олгоснороо түүний сүнсийг авч хариуд нь алдар нэр төрхтөн тусалсан чөтгөрч байж болно. Гэхдээ Remig бол тэрхүү чөтгөрийн бодит хувилбар нь. Тэгвэл киноны гол дүрүүд болох ихэр ах トゥ усын хувьд Smokestack гэдэг бол тэдний хоч. You boys twins? Nah, we cousins.
Тэдний жинхэнэр бол Элайжа болон Элаяс. Магадгүй Христийн шашин шүтдэг үзэгчдэд энэ нэр ойрхон сонсогдож магадгүй. Товчхондоо Библиэд Элайжа нь Есүсээс олон зууны өмнө байсан зүнж бөгөөд хүмүүсийг өөр бурхан зүтгэхийг эсэргүүцдэг байсан гэдэг. Харин грек болон латин хэлэнд энэ хүн нэрийг Элайас хэмээн орчуулсан байдаг бөгөөд угтаа бол нэг нэрний хоёр өөр орчуулга гэж хэлж болно. Тэд Миссисипи төрж өссөн ба хүчирхийлэгч эцгийгээ хороож Чикагод очин алдарт гангстер Ал Капоны дор ажиллаж байгаад ирсэн гэж кинонд гардаг. Жүжигчин Майкл Би Жордан ихэр ах トゥ усийн дүрийг маш амжилттай бүтээсэн бөгөөд илүү үнэмшилтэй байхын тулд найруулагч Райан Куглер болон Майкл Би Жордан нар амьдрал дээрх ихрүүдээс зөвлөгөө өртөл авсан гэдэг. Харин Смок болон Стак хоёр дүрийн хувьд царай нэжилчгэлээ, характер, аливааг харах өнцөг нь тис өөр. Энд ч тэдний зинхэр болон улаан өнгийн костюм дизайнаас харагдана. Смок бол илүү улс ууртай, аливаад нихур ханддаг, аль болох сэтгэл хөдлөлөө дарж, тайвнаар шийдвэр гаргадаг. Ихрүүд хоорондоо хамгийн хэтгэлцдэгч, бусдын нүдэнд бол Смок илүү итгэл таахаар харагдана. Тиймээс түүний хувцсыг зинхэр өнгөөр шийдсэн. Зинхэр өнгө бол тайван, итгэл төрүүлэм, тэнцвэртэй мэдрэмжийг хүнд төрүүлдэг. Харин Стак бол илүү сэтгэл хөдлөлтөй, ориглон, ер нь хинтэл бол хинтээ хил амаа олцдог төрлийн хүн. Хөнгөн хүмгаа гэхгүйч Смоктай харьцуулахад тийм гэж хэлж болно. Тиймээс түүний хувцсыг улаан өнгөөр шийдсэн. Улаан өнгө нь эрч хүч, аюул, хүсэл тэмүүлэл, эсвэл уур хилэнг бэлэгддэг. Стак Мэритэй хайр сэтгэлийн холбоотой. Тэр нь түүний хамгийн түрүүнд аюулд учруулж байгааг ч бас символайз хийсэн. Харин Мэри цагаан арьстай. Шууд утгаараа тэдний соёл, community дунд багтах гэж хичээдэг, бас зүдэрдэг. Тиймээс Мэри хамгийн анхны хохирогч болоход төгс тохирсон дүр. You came over here for fellowship and love. Fellowship and love. Ер нь кинонд миний анзаарсан анзаараагүй илүү сайн ухаж судлах хэрэгтэй символизм болон foreshadowing-ууд бүр маш их. Жишээ нь Smokestack 2 Сэмиг аваад хамгийн маадгасан ачааны машин дээрээ очдог. Энэ үед тэд могоодо таардаг бөгөөд Смок өөрийн гараар могооны амийг хороодог. Харин киноны төгсгөлд Ремикийн үхлийн дарилтыг муу адил Смок хийдэг. Смок өөрийн соёл уламжлалаа хамгаалж авч үлдэхийг хичээдэг бол Стак сэргээрээ шин зүйлд нээлттэй ханддаг. No vision. Ремик анх удаа зингээний газар ирж өөрийгөө хөгжимчин хэмээн танилцуулан дуудуулах үед энэ нь харагдана. Стак тэдний дуулахыг сонсон толгой дохих бол Смок тэднийг зогсоон ирсэн газар руугаа буцахыг хэлдэг. Just a minute. Нэмээд тэдний итгэл үнэмшил нь өөрсдийнх нь зан төлөвтэй шууд холбогддог. Стак бол мэдээж ямарваа нэгэн хийс үр зүйл бус хамгийн их өөртөө итгэдэг нэгэн. Харин Смок бол Анигийн итгэдэг хүүдүүд бүрэн итгэдэггүй ч үгүйсгэж чаддаггүй. Анигийн өгсөн можо байг буюу манайхаар бол сахиус шиг зүйлийг Смок киноны төгсгөл хүртэл бидээ зүснээс ойлгож болно. Нэг талаараа сахиусан түүнийг нэрэл амьд үлдэн аварч байсан. Цус сорогчулсан Стак Смокийг хазгаар оролцоход хүртэл тэрхүү сахиус тодорхой хэмжээнд хамгаалж байгаа сцен гардаг. Харин хамгийн сүүлд бүхнээ алдсан Смок KKK-тэй тулдах тулаандаа тэрхүү можо байга тайлан төгсдөг үлээ. Итгэл үнэмшил ярьсных энэ кино 3 төрлийн яс үндэстэн болон тэдний шашин шүтлэгтэй шууд холбогддог. Киноны хамгийн ихэнх хэсэгт үхэл амьдралын заагийг эвдэж, өвөг дээдс болон өрөөдмийнхаа сүнсийг дуудан, дуулж хурдаж чаддаг, онцгой чадвартай хүмүүсийн талаарх томгийг ярьдаг. Энэ үед Африк, Ирланд, Чоктау буюу уугуулчдыг харуулдаг. Киноны үйл явдлын хувьд эдгээр 3 үндэстэн хамгийн чухал нөлөөтэй. Үндсэн дөрүүд бол мэдээж Африк гаралтай Америкчууд. Дэлхийн 1-р дэ 1918 онд дуусч, хар арьс зэргүүд Америкийн өмнөөс тулдан, хүндлэл болон сайхан ирээдүйг төсөөлөн нутагтаа иргэн очсон. Гэвч тэд маш хүнд хэлбэрийн racism, ажилгүйдэл, ядууралтай нүр тулсан гэдэг. Смок хүртэл өөрийгөө цэрэг гэдгээ хэлдэг. I'm a soldier boy. And you just gave me a command. Харин өдөржин хүнд ажил хийсэн хар арьснуудын хувьд оройн жүг жойнтод очин дуулж хуурдаж бүжиглэн цэнх нь хамгийн эрхэм нандин эрхчлөлөг мэдэрдэг байсан гэдэг. Мэдээж энэ үед Ku Klux Klan буюу White Supremacist экстремист нөхдүүдийн 2 дугаар үе эд оршин тогтнож байсан. Харин KKK маш том нөлөө бүхий итгээдээс ихэр ах トゥ ус зингээний газрын объектыг худалдаа авсан бөгөөд нээлтийн дараа KKK ирж тэнд байх бүх хар арьснуудыг хомроглон устгах төлөвлөгөөтэй байсан гэж гардаг. Тухайн үед аж төрж байсан Африк гаралтай Америкчууд ихэнх нь Христийн шашинд гүн гүнзгий итгэдэг байсан бөгөөд цөөн хэсэг нь л өөрсдийн уламжлалт хүүдүүд итгэдэг байсан юм. Grace Bo 2 хүртэл Аз цагаачдын төлөөлөл хийдэж хүзүүндээ загалмаа зүүснээс Христийн итгэл үнэмшилтэйг харж болно. Харин хүүдүүгийн нэгэн жишээ бол Ани. Кинонд эдгээр шашны маш их элемент, зүгнэл, сургаал байдаг ч ерөнхийд нь хараад үзвэл аль нэг нь шүмжилсэн ч гэж хэлж болохоор. Энэ нь Сами ихрүүд болон Ремикийн дүрээр илэрдэг. Ремик Самиг барьж ус руу толгойн дүрхэн хүртэл Христийн шашин дэх баптизмыг тодорхой хэмжээнд санагдуулна. They told stories of a God above and a devil below, and lies of a dominion of man over beast and earth. Харин Ремикийн хувьд 1500 жилийн өмнө эртний Ирландд аж төрж байсан гэж дурддаг. Тухайн үед Христийн шашин орж ирэхээс өмнө Ирландууд паган буюу паганизм шүтлэгтэй байсан бөгөөд энэ түүний цусрагч болсонтой холбоотой байх боломжтой. Өөрсдийнх нь хүмүүсийг хомроглон устгасан христчүүдийг Ремик хинээс ч илүү үзэн яддаг. Харин кинонд Ремик анх гарч ирэхдээ Чоктаучуудад хөөгдсөн байдалтайгаар гардаг.
Чогтаачуудын хувьд өөрсдийн өв соёлоо маш сайн хамгаалж, нандинж ирсэн бөгөөд Ремикийг цус орч гэдгийг мэдэн хөөж байсан юм. Ремикийн хувьд өөрийн ард иргэд өв соёлоосоо холдоод хэдий 1500 жил өнгөрсөн бөгөөд үхэл амьдралын хязгаарыг давж чадах сэмгийн чадвар түүнд хамгаас илүү чухал байсан юм. Ер нь кино өөрөө маш олон санаа сэдвийг хөндөж байгаач хамгийн том сэдв нь соёлын уусалт болон өөрсдийн өв соёлоо хадгалан хамгаалах. Ремикийн хувьд өөрийн соёл ард иргэдэд алдан аимшигт аратан болсон бөгөөд тэр шүнд бусад цус орогчдыг бий болгож бөөндөө нэг зүйл оршихуй болсон байдаг. Коммунист калт юм аа хайшин. Ямар ч тач ихэнх уран бүтээлд вампирыг аратангаар төлөөлүүлж дүрсэлдэг. Харин Sinners-ийн хувьд Ремик яг шимэгч шиг өөртөө бусдыг нэгтгэж, тэдний соёлыг өөртөө уусгаж, өөрийн соёлыг ч тэдэнд уусгадаг. Together. Forever. Цингэндээсэн хар арьс дэргэд өөрсдийн соёл ялгаралдаа хамгийн үн чидэж, Ремикийн цус орогч болсноор хамтдаа тойрон Ирланд дуудуулахаас тэд хоорондоо уулзсанг харж олно. Well, in the merry month of May, from me home I started. Киноны нэр Sinners буюу орчуулбал нүгэлтнүүд. Найруулагч Ryan Coogler хэлэхдээ хэрв чи хэн нэгнийг нүгэлтэн хэмээн хуруугаараа чижилвэл өөрлөгөө ч бас жичлэх хэрэгтэй. Хамгийн их шүлэгтэй хүн ч өөрийгөө болон бусдыг нүгэлтнүүд гэдгийг мэддэг. Энэ нь өөрөө шүүлт хідээж хүлээн зөвшөөрөх нэг хэлбэр гэсэн байдаг. Тийм ч учраас киноны эхлэлт Сэмми сүмдэр ирэх үед түүний эцэг номлогчтой параллел байдлаар киноны төгсгөлд гарах Ремикийн хэсгийг jumpscare болгон оруулсан. And show them the way. Киноны постерууд дээр ч бид бүгд нүгэлтнүүд ирж явна гэх мэт тексттэйгээр маркетинга хийсэн юм. Ер нь бол бид бүгдээрээ л нүгэлтнүүд. Киноны хувьд Ремикч бай, Хрүүдч бай, Сэмич бай. Бүгдээр өөр өөрийн нүглийг үүрэн амьдарсан. Гэхдээ Sinners кинон дээр аимшиг элементтэй л болохоос өв соёл гэдэг зүйл биднийг хэрхэн ялгаруулж, өөрийн гэсэн identity болгодог вэ гэдгийг маш хүчтэй харуулсан гэж өвдөө боддог. Тэр дундаа дуу хөгжим гэдэг бол энэ дэлхий дээр хоорондоо ойлголцож болдог цор ганц universal хэл. Киног анализ хийхэд бол маш олон талаас олон төрлийн сэдвийг барьж аван хийх боломжтой. Зөвхөн хөгжим, technical хийц, тухайн үеийн түүх болон нийгэм улс төрийн байдал, бүр дан ганц Сэмигийн энэхүү сценээр хүртэл задлж тайлбарлах боломжтой. Магадгүй тэр бүхнийг нэг бичлэгт багтаана гэвэл 3-4 цагийн урттай бичлэг болох биз. Тиймээс өнөөдрийн бичлэгтээ илүү дөрүүд болон тэдний соёл шашин дээр тулгуурлан тайлбарлалаа. За тэгээд та бүхэн Sinners болон энэ жил гарсан шилдэг аим шин кинонууд мөн театрт гарч байхад нь үзэж амжаагүй өөр олон шинэ кинонуудаа Innovation Box Business албан ёсны нэрхтээ Монгол орчуулгатаагаар хүлээн авч үзээрэй. Бидний бичлэгийг хүрээд өндөрлөж байна. Subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.